Өглөөний миний Монголын ард түмээ өглөөнөөс хойш би 7 цагаас хойш цагаан ногоон дарих цагаан шүүхөрт насны цэнд хэмрээсэн энтер гээд зөндөө олон ном уншууллаа. Энэ гандан бүр нөтийн баримт энтер өгдөг болсон юм байна. Энэ нүдээ ариун усаараа угаалгалаа. Чихээ ариусгалаа. 49 хоног гээд нэг бузартай кино үзчихлээ. Ямар амар юм бэ? Манай монголчууд бас ийм амар муухай кино хийхэ болмоор байна. Шүнжэнгөө тарих амрахгүй нөгөөхий чинь зүүдлээд өөрийгөө ч бүр тэр кинон дотор оруулсан гэж төсөөлөөд бүр амарч чадахгүй бүр аргаа бараад энэ. За нэг яснаа таны кино үзэж бузартаад гандангаар ном уншуулсан ламдраа гэж ойлгож болох уу? Юу амар дэгсдүүлт юм бэ чи? Тэгээ яг ямар үйл явдал гардаг кино вэ? Киноны үйл явдлыг их чинь чамд ярьж өгөхгүй. Эсрэгээр энэ чинь маркетинг болчт юм байгаа зү. Тэгээ далчиж очиж байгаа нэрэнд нь татагдаад үзсэн чинь ёстой бүр боо юм боллоо. Манай монголчууд яасан шарын шашинд хүнийг сайхан хөдөөлүүлээд араас нь буйнаа мөөлдөөд те ингэж сайхан 49 хоногийн үздэг байж итл энэ кинонд одоо юу болоод байгаа юм те 49 хоног гэдэг киног бити үз. Амьдралдаа таарлах юм бол алгас. Би бүр шок. Бурхан минь миний одоо амнаас тийм үг автобусны буудлын дээр хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо хуурцаа байж ин гэд боддоо. Ямар хүмүүс тэг сэтгэж тийм кино хийдин би бүр амар айсан. Кино үзсэн би одоо ингээд бузартаад ингээд гандан дээрээ байж ингээд хэвлэл мэдээлэлний дуудаад олноор нь ингээд цуглуулаад байж идэг зүгээр өгшөнэ. Чи яагаад ингээ юм л бол над руу ингээ дайрч тавьчлаад байдий? Би надад ард иргэдтэй сэрэмжлүүлэг болох гээд ингээд та нарыг амхандаа дуудаж байгаа штэ миний дуундраа. Энэ мик амруу хийлээ. Хоёлаа бидүүлээ эвтэн найртай бай гэж яриа үстэ хоорондоо. Тэгээд энэ хүүхдүүд нөгөө жирэмсэн зүрх судасны өвчтэй аимхай нойтон охин нойтон хүүхдүүд бити үзээрээ. Буурхан минь энэ тэнд трейлер нь явж байгаа юм бол зүгээр шууд алгас нэрээ. Би амьдралдаа анх удаа ийм амар кино үзлээ. Би бүр найруулагч руу залгаад сая уурлаа. Чи яагаад ийм киног тэ IPTV-д өгч намайг ингэж бузартуулж байгаа юм бэ? Устгалд оруул энтер гэд би бүр уурлаа. Тэгсэн чи үгүй гişүүнээ наа чин трейлер төрлийнх мөрлөх гинөө. Дэ бурхан минь гэгээ минь өстой сахиус минь гэд гандан луу бүр мөлхөд орж байгаа юм би. Одоо л би нэг ном хар уншуулаа, засал ном хийлгээд хамгийн том ламнараас айдас аваад одоо нэг юм ярихтайгаа болж байна. 4-5 мянган төгрөгөөр нэг кино үзсэн биш. Нөгөө киноноос бузартаад араас нь 4-5 сая төгрөгөөр ном уншуулж шатж байгаа аахгүй. 49 хоногийн кино гарах юм бол шууд скролдол ингээл ойлгосноо. За баярлалаа гişүнэ. За энийг цааш нь сэв, мэдээг нь сэв ойлгосноо.